хүний нүдэнд зүв мэд санагдавч төгсгөлд нь үхэл түргэх зам гэж байд юм шүү ах төсмэ. Эзэнтэй хамт алах нөлөөхнөр. Амен. Амен. Тэгээд энх бол нэг гэрчил хийх ёстой. Тэр энх болдын гэрчлэлийг бас бүгдээрээ сонсъё. Энх болд маань бас өчигдөр үлэн өчигдөр надад энэ гэрчлэлээ ярьсан. Тэгээ би сүм дээр ер нь чи нэг яриад гаач гээд. Яг энэ ярьж байгаа зүйлтэй бас хамаатай шүү. За яг. Доор нөгөө кофе шопд кофе ууж байгаа тэгээ би ярьжсэн байхгүй. Зүгээр юм хуваалцаад ярьжсэн чи пастор сонсчод инээгээд тэгээд наатайгаа гэрчлэрээ гэдгсэн. Тэгээд би өөрөө бол ингэж тэгээ гэрчил бичлээ өдр гэж бодог байхгүй. Гэхдээ юу вэ би чи ингэж гарч байгаагүй шүү дээ гэрчлэх гэснээр за ер нь дуулууртал бай тий. Одоо ер нь тэнийг л ер нь ярьж шүү дээ тий. Тэгээд ер нь яг энийг ярих гэж бодсон л да. Ер нь бол ингэ бодсон чи ер нь сахилгажуулалтын л бас түүх байгаа байхгүй. Тэгээд нөгөө хойд сүмдөр байхад пастор нэг сүмийн групптэр нэг аюу урт пост биччихэж. Тэгээ уйссан чи ингээ уйссан чи амгаа их бол хоёртой бити нээл те баг мэдлж болохгүй энэ гэсэн тийм утгатай юм байсан. Тэрийг уйссан чил ерөөсөө нэг гал бадрах шиг болоод ирсэн. Юу вэ тийм одоо. Одоо намайг яаж ийн очиж одоо амгаатай зүүрлж ийн гинэ гэлээс та уур хилэнч буцаллаа. Ер нь тийм л болоод орж ирээд байгаа юм шиг. Яг нөгөө цаглагжуулалт яг тухайн үед ингээд дашуур буухтаа бол зүгээр ер нь гоё биш юм байлаа шүү дээ. Ер нь бол айгүй хэцүү тий. Тэгээ отгоохон тэр бол айгүй сайн мэддэг баг. Тэгээд айгүй хэцүүсэн. Тэгэл явнаа гээл гараад авсан. Тэгэл яваад хөдөө очиод бодлоо эргцүүллээ. Ер нь дуур өрөөд исэн л да. Тэгээд яг ингээд явж байгаа бурхан гайхамшигтай гаргасан мар надад ярьсан байхгүй. Чиний энэ ингээд үзье ядаад уурлаад харсаад байгаа юм чи чамаас биш юм. Тэ? Муу сүнсний зүйл шүү гэдгийг надад хэлжсэн. Муу сүнсний яг дуу хоолой шүү гэд. Бүр айгүй тодорхой үзэгдэл шиг харуулсан байхгүй. Тэгээд тэрийг хараад би юу үлээ гэж бодож хэлсэн. Тэгээд уулан дээр гараад яг самжийн яг намар байсан цас орцсон байсан. Тэгээд би нэг залбирч ийсэн. Тэгээд залбираад яг тэгээд одоо араа пастрыгаа айгүй шууд яг уучлаа тий. Уучлаа гэсэн тийм яг шийдвэрэн тэр гараад яг л бурхнаас ирж байгаа юм л да. Яг тэгээ удаачгүй сүмдэр буцаад ирээд ирсэн. Халуун байсан ч гэсэн те хүмүүсийн царайг яаж харнаа манай. Бүгдээр одоо тэр пост уншаа байлгүй. Гэтэ зориг гаргаад те нүрээ ширлээд гэдэг чинь тавьхгүй ороод ирсэн те. Тэгээ пастороор ингээд загнуулаад ингээд явцсан хүмүүс байдаг шүү дээ те. Бүр ингээд гомдоод энэ тэр явцсан хүмүүс байдаг байхгүй. Гэтэ би яасан. Тэгээд ирээл жоохон ихлээл тэгээ хичээсэн. Тэгээд тэрнээс би энэ өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Яг юунаас бол пастор зэмлсэн бэ гэвэл те нөгөө ингэж байгаа байхгүй. Би чинь нөгөө зүвт ба хаанчлалыг хайж ийн гэдэг юусэн ажил хийхгүй төгссөн байхгүй тий. Өө залбирч чинь тий 24 7-гийн өрөөнд би залбирч чинь ирж чинь тий. Энд чинь зүвт ба хаанчлал тий. Өнөөдөр гэсэн би архи уухгүй давд татахгүй тий. Дарсан муу өнөөдөр байх болоо шүү дээ. Тэгээ зүвт ба хаанчил тэгээд өрн болно гэдэг. Отгоо ахыг нөгөө бас харьцуулаад байгаа юм тий. Гэтэ яг пастор болохоор надад яг хөвчлээ ингэж хэлжсэн байхгүй. Их бол да ажил хий гэж тий. Би тэрийг сүүлд нь мэдсэн шүү дээ. Сүүлд нь яг санаж байгаа байхгүй. Тэр хөдөө байхдаа би сонссон байхгүй. 3-4 удаа заа их бол ажилд ор. Ажилд бүр ингээд бүр ховчлаад бүр ингээд хэлж яхад би те тэрэнд ороог байхгүй. Пастор за намайг ойлгохгүй байна да те. Намайг ойлгохгүй байна да. Энэ ерөөс надад энэ үг наалдахгүй байна да гэсэн маягаар би ерөөсөө тэгээ ажил хийхгүй яваад байсан байгаа байхгүй. Тэгээ бүгч нэг тийм айхтар залхуу ч юм байгаагүй л те. Гэтэл яг тийм нэг эндүүрэл дотор яваадсан байхгүй. Тэгээд отгоохыг болох нь болохоор өөр замаар дагуулсан те. Яг энэ бүтэн цагийн үйлчлэл дуудагдсан өөр замаар дагуулад ингээд сургацсан байхад наваг ингээд пастор болохоор ажил хийгээд ингээд явж байна. Тэгээд энэ дээр ингээд би өөрчлөгдөөд эхэлсэн л те. Тэгээ ер нь ингээд ажил хийж эхэлсэн. Айгүй багаас эхэлсэн байхгүй. Миний нөгөө түрээсэлжсэн бодоолын түрээсийн хугацаанд дуусаад тэгсэн чинь за мөнгө яаж авах мөнгө зараггүй болсон чинь нөгөө сөөхөн дарга чи манай ойрны жижүүр болчихооч те. Түүлийн үнгүй ойрнд суучтай гэхгүй. Айгүй ойрхон сүмд ингээд балхаад ирэхэд. Тэгээ бодлоо тэгсэн чинь нэг тэр нь давуу талаад. Гэтэ нөгөө ичмэр дээ би жижүүрийгээл хогийг насгаа шалын дуугаа явна гэхэр чи ерөөсөө санд нэг ичмэр санагдсан байхгүй. Гэтэ ирээд ингээд өөрийн залбирлаар залбирсан. Тэгээд нөгөө залбирлын эгч нартай ганцтай хуваалцаад лээсэн чинь намайг урамшуулсан байхгүй тий. Чи өөрийгөө даруу болгоо хийчихээ тий. Багаас нь ихэл бүр ингэж хэлжсэн нэг эгч эхлэл чинь шалахгүй байсан чи төгсгөл чинь агуу болно гэж бурхан хэлж ийн гэж бүр библи үг хэлжсэн байхгүй. Тэгээд зоригжоо тэгээд ер нь жижүүр хийж эхэлсэн тий. Жижүүр хийгээд эхэлсэн. Яг бурханы төлөвлөгөө байсан юм байлээ. Тэгээ яг энэ жижүүр хийсэн юунаас хулаад ингээд миний амьдрал бурхан дээшээ босгоцсон байхгүй.
Тэгээ нөгөө нэг айлуучаа угаалгын машиныг гаргаж хайдаг. Эвдэрсэн угаалгын машинуудаа ингээ гаргаж хаяад би тэр анх нөгөө хайчдаг эсвэл нөгөө сэлэн мөлөг сүлдө өгчдөг юм 10 20 засаар өгчдөг. Сүлдээ хараад нөгөө тийм санаа төрсөн. Энийг ер нь те засаа зарчвал ер нь үнтэй те 100-доор 150 тэгэл дэшээ зарцсан шүү дээ гэсэн. Тийм санаа орж ирээд тэгээ бурхан залбираад яа засах юу гэж мэдэхгүйсэн юм чи. Тэгээ залбираад ирсэн чи яг надад тийм юуг тэрийг засах тийм хүмүүсийг бурхан надад таарлуулсан. Бүр айгүй мундаг тийм засварч тийм амьдралд орж айгүй санаандгүй таарлаа. Тэгээд тэдрээс би юм сурсан. Бид нар арх марх уудаг байсан ч гэсэн тийм юм сураал тэгэл ингээл айгүй хурдан хугацаанд сураал. Тэгээ хийгээд эхэлсэн чи юусаа айгүй хурдан өнгө цаастаа болоод тэгээ жижүүрийнхээ ажлаас гарсан. Тэгэл энэ бас би өргөлийн 10% өгдөг байсан. Тэгээ пасторын нэг номлол дээр явж ирсэн шүү дээ. Христч бизнесмен болох юм бол ер нь өгөөмөр хураан тий 20-30% өгдөг доороо жинтер гэж ярьж хахад яг намайг айгу зүрхийг хүчтэй өдөөсөн байхгүй. Тэгээ багаас ч гэсэн яг 30% өгөөд эхэлсэн. 30% өгөөд эхэлсэн чинь тэгээ яг цэгж яхад л миний амьдралаа цөмөлтүүд болоод байсан л да. Илүү их хിവэлрэл орж ирээл. Тэгэл бас нэг тэгээд ер нь машины хэрэгцээх гарч ирсэн нөгөө энэ засварыг хийж эхлэх машины хэрэгцээ гарч ирээд тэгээ би бас альбирахад ингээд бурхан маш гайхамшигтайгаар тэгээ юу чгүй байхад би бас нэг юм сахилгажуулагдсан маа нөгөө доктортой байдал урдны нөгөө зангаараа нөгөө их докторгүй юм байсан шүү дээ. Бас дахиад нэг хөдөөгөр сайхан аялан зугаал нэгэд бүх юм хаяад нэг хөдөө явсан юм аа наадам ярд. Тэгсэн чи яг тэр үеэр ингээд нэг юм аймгийн наадам дээр хамаг юм алдаад юу яасан. Юу ч хүний нутагт бүр 1000 төгрөгч байхгүй ингээд үлдчихсэн байхгүй. Уутас модос бичиг баримт банкнаар юу ч болоод яг наадмын үеэр нөгөө хаан банкч ажиллахгүй бас нөгөө мобикомч ажиллахгүй. Юу чгүй наасаа гацаа тийм байдал орж ирсэн байхгүй. Яг тэр үед яг сахилгажуулснаа ойлгоцсон. Тэгэл би айгүй хэцүү байсан. Тэгээ бурханд бас залбирч ирсэн, талархаж ирсэн. Яг тэрнээс хойш ерөөсөө сарга сөргүй хугацаанд те яг тэр сахилгажуулалтын дараа бас том хөрөөл ирсэн байхгүй. Яг тэрийг дагаад буцаан цуглаан дээр л ингээ ажиллаа гээ онгот тэгээ машинтай болсон, оноотой болсон те. Ажлаа хийхдээ амьдралаас бол маш сайн оноотой болсон байхгүй. Яг орж ирсэн бүр ингээд ийм айгүй сайн машин те. 20 сая машин би одоо авчихна гэж байхгүй шүү. Юу ч үгүй байх чи. Яг тийм машин авах бүх боломж ингээ бурхан. Маш урдан гайхамшигтай бүрдүүлж өгөөд тэрийг авцсан байгаа тий. Тэгээд тэгээ ер нь тэгээ зөвхт ба хаанчлалыг бас ингээд зэрэг бас тий яг энэ төвзөртэй хайж эхэлсэн байхгүй. Одоо сүмийн үйл ажиллагаа энэ төрт ингээ идэвхтэй оролцсон тий. Өөрийгөө зориулсан. Тэгээд нөгөө заримдаа нөгөө сахилгажуулагдсан нөгөө ажил гээд өөрийнхөө ажлыг одоо нөгөө тийшээ тууширсан юм шиг тий. Нөгөө нэг залбирал молбор нэ тэр бүгдийг өрхөөд нөгөө ажил гээд мөнгөө тавьчихсан чинь бас ингээд энэ сахилгажуулалт янз юм амсчихсан байхгүй. Тэгээд ингээд энэ бүгдийг ингээд суралцаал явж байна л да одоо тэгэл ер нь маш гайхамшигтай арга замаар тэр 20 сая машины тий 7 сая урьдчилгааг айгүй хурдан зөв сарын хугацаанд ерөөсөө олдоол тэгэл гэрээгээл тэгэл авсан гэсэн чинь бурхан яг итгэмжтэй юм байлаа. Би энэ дээр маш итгэмжтэйг харсан байхгүй. Яагаад гэвэл ингээд одоо би чи зөндөө төрөөс лизэн төлж штэ. Тэгэхэд ингээд яг бурхан өгсөн л бол тий тэр нь яг ингээд цагтаа ороод байгаа байхгүй. Одоо ингээд 2 жил болчлаа штэ тий. Ерөөсөө би энэ дээр ингээд санаа яг л би яг боддог байхгүй. За одоо ингээд энэ жил энэ сарын орлого юу үлээнэ тэрийг яг л ингээд цагтаа хизээч хоцроогүй яг бүх юм ингээд төлөгдөөд хийгдээд бухнаас өгөгдсөн бол ингээд яг болоод байгаа байхгүй. Бас ингээд би ч шинэхэн жолооч штэ. Хотод ерөөсөө яагаагүй. Тэгэл ингээд залбираад шууд аваад тэр машиныг шууд хөдөлгөөд ихөө орц. Тэгэхэд ерөөсөө нэг ч осол аваар гарахгүй тий. Гайхамшигтайгаар хүч чадал зориг өгөөд ирсэн байхгүй надад тий. Нэг юм ганц нэг тийм шүргэж мөргсөн янз юм гарсан л да. Гэтэ тэр нь айгүй сонин ерөөсөө тийм санаандгүй байгаагүй. Дандаа энэ дуулуургүй байдал тий. Залбирал орхиж хаяад нэг тиймэрхүү байдалтай байж явах үед ингээд ийм янз асуудлууд надад үүсэжсэн байхгүй тий. Тэр мэрийг гимшээ явахад ер нь яамны тийм осол аваар гарч аюултай байдлаас ер нь зүгээр гараад ирсэн тий. Ерөөсөө тийм ямар туршлагагүй жолооч ирнэ. Тэгэл одоо ажиллаа хийгээл ингээл явж байгаа л да. Тэгэл ер нь бас тий сургагдаал бас ингээл тий цахилгажуулагдал явж байгаа тий. Тэгээд цаашдаа бол ер нь бол нөгөө христчин бизнесмен гэдэг байгаа шүү дээ. Тийм болох айгүй тийм бас хүсэл мөрөөдөл байгаа надад тий. Тэгэл явж байна да. Нэг за тэгээд нөгөө инх холдыг ярихаар гинцэн инх холд надад сануулсан байхгүй. Сүмийн засварын байр нөгөө 3 давхрын офисын засварыг Батбаатар би Мөнгөнхөө инх холд шинэ бид 5 ингээд хийж байгаа. Тэгээд хоноол, хонжоол. Тэгээд дараа нь тавуулаа машингүй байсан заяа. Тавуулаа машингүй байсан. Тэгээд тавуулаа машинтай болсон шүү дээ. Тавуулаа.
Яг би мэдээж хуучин Королотой байсан. Хуучин Королого мөнгөн хүүд ингээд өгөөд ховд руу явуулсан. Мөнгөн хүүд тэрнээс хойш 2 машинтай болсон заяа. Батбаатар 2 машинтай болсон. Ер нь Минхолд бичээр 1 машинтай байгаа. Одоо ирэх баха тий. Тэгээ гайхамшигтай байгаас энэ зүгээр ийм шашинлаг зүйл яриаггүй шүү. Эзэн биш тий. Хаанчлал ба зөвхт байдлын хайх тун. Тэгээ бүх зүйл араас чинь дагалдана гэдэг аахгүй. Бид нар зүгээр л туслын ихсэн зүрх сэтгэлээр туслахад одоо нөгөө овс дахиад бас хүүхдийн цуглаа авах гээд нөгөө хүүхдийн цуглаа хийх нэг ингээд байр аваад гээд пастор уриалж байгаа шүү дээ. Тэрэнд бас та нар ингээ ариун сүнс сануулвал шууд хийгэр. Тэгэнгүүт эзэн амлсан амлалтанда эзэн итгэмжтэй байхгүй юу? Эзэн тий. Би вэжтэй би өстө газ ярьчи заяа. Сонсоогүй хүн байж магадгүй гэд би энийг ярмаар санагдаад идэх. Эзэн гэрчлэг тусам гэрчлэлээр дүүргэж өгдөг байхгүй юу? Тийм учраас би анхны жилүүдэд ч маш их гэрчлдэг байсан. Гэрчлэх хүн байна уу гэхээр би л гээл гардаг. Тэг гэрчлэл байх тусам гэрчлэл их. Тэгээд одоогоос 7 жилийн өмнө 6 жилийн өмнө юм байна. 26 он гэхээр те 20 оны ковидын үеэр манай за баг 7 жилийн өмнө дөө хурмаа хийгээд инхээр чи 8 жилийн өмнө байж шүү ковидоос. Тэгээд хурмааг удаагүй байжсэн чинь манад хоол байдгүй, идэхэн байдгүй. Манай эхнэр нөхөр хоёр болохоор доод дэлгүүрээс зээлж ягаад цалингаа авахаар өгдөг гэсэн. Би Есүс Христ итгэхэд дөрөсөө зээл гэдэг юмыг нам зогсоож байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүүхд баг хөө эхнэртэйгээ найз охинтойгоо ингэ ирнэ гэсэн чинь манай эхнэр чинь сандарж байгаа юм чи. Яана би хоол унд. Тэгээ манай хоол унд байхгүй. Тэгээ зүгээр нэг хатсан ааруул ээзгийн хоёр тавг тавиал нэг аяг шүлний мах байсан. Тэрүүгээр шүлийг өгч зүгээр би байж байгаа юм чинь тэгээ хэлчих. Тэгээ эмэгтэй хүн болохоор хичээд байгаа хөө. Зүгээрээ эзэн ханган чи байж зүгээр л байж. Эзэн амлсан л хизээч шүрт оруулдаг юм аа гэд. Тэгээ гүрийсээр угаад хүрээтерсэн манай хүүхдүүд. Манай их нэрс ингээд гавж байгаа л гавж. Тэгсэн чинь утас дуурдаг хөө. Тэгсэн чинь багаас хөө утгахаа 10 өнгөрч явахт ч тий. Нараас тэр хоёр ийшээ гэрлүүгээ явж явах. Утгахаа гараад ир. Гүүгээ гарсан чинь надад 7 уут боо өгсөн шүү дээ. Боорцог. Тэгэд би гэртээ орох хүүдээ аав нь ингээ залбирал та нарт ирэхээр тавгны идэ байхгүй залбирсаар байж байгаа сая ингээд 7 уут борхоог л өгдөг. Хэвээ гоё юм байна да харин ч нэг залбирал авдаг бол гэ тэ. Энийг гэрчлэгийн байхгүй аргагүй. Яг тэгвэл одоо болтол сар болгон 7 уут бов авч байгааг явд та нар. Гайхамшигтай байгаас тэ. Тэгээ хэвээ үнэхээр эзэн амлалтанда үнэн шүү. Хэвээ гайхамшигтай. Хэвээ пастор ярьж байгаа хэвээр зүрх сэтгэлийг өөрийнхөө тэр зүрх сэтгэлийг эзлээл авах юм бол тэгээд газар нутаг хэвээр хэл хязгаар тэлнэ. Хэвээр гайхамшигт. Би бүр Америк явж буцахтаа өөлсөн шүү дээ. Ихэр цатаад дууссан шүү дээ. Би онгоцсон сууч. Яаж Есүсээс урвчааг юм бол гэж бодсон шүү дээ. Ургам нэ шүү дээ. Би урвах өдөр надад олон байсан шүү. Ай. Тэгээл нэр бурхан минийхөө төвчээртэй байл гэдэг те. Амен. За заалтарш. Амен, амен. Нөгөө пастор нөгөө намайг сахилгажуулсан үгэн дээр юун дээр Теслоник ном дээр байд юм билээ нөгөө хэнийг ажил хийхгүй те бусдын эрэхт ингээ хүн оролцоод байгаа мэд явах юм бол тийм ахан дүүстэйг бүү мэндэл те бүү нийл гэж байгаа байхгүй харин ах дүүс болохын хувьд дайсан мэд бүүз ичээхэд бол бүү нийл гэсэн үг байт юм билээ түүлдэнд бас энэ үгээр бас намайг сахилгажуулсан ба шүү дээ яг бурхны үгэн дотор л те байсан байна гэ тэгээд доор нөгөө кофе шопт нөгөө ярьсан юм гон болохоор тий. Тухайн чинь би тэр хойд зүг ажил хийхгүй мөнгөгүй юм чинь тий. 500 кофе хүнээс царайчлал явж байсан шүү дээ. Тэгэхэд отгоох мэдж байгаа. Тэгэхэд ингээ одоо би зүгээр тухайн хэлжсэн. Хүнд ингээд нэг тий. Американо аваад өччих юм зэдч гсэн боломжтой. Бас нэг хин хүнд бас тий. Зохимжоонд мөнгө өгчих юм болцсон байж шүү дээ. Тэгээ энэ бас чинь бас тий тэр сахилгажуулалтын бас үр дүн байгаа байхгүй. Үр жимс байгаа даа байхгүй. Тухайн үедээ л игүү байсан шүү дээ бас л тэгэхэд ингээд те сургагдахаар ингээд айгүй сайн зүйл гардаг юм байна. Илүү тий. Тэрийг хүн өөрийгөө бас мэддэггүй те. Хэцүү байдаг. Тэрийг л амсаа яваад амсаж яана л да. Амссан. Амен. Тэгэд би өөрөө санахгүй байгаа ямар ч зэн тэгж хэлсэн юм шиг л инх бол энэ амгаа хэдтэй бити нийлээ бити дугаар. Гэт манай амгаа чинь өөрхий ядарсан амт л да. Тэгтээ их өнгөрөө штэ бас давраа их дураараа сахилгажуулах хэрэгтэй хүн байхгүй юу энэ чинь. Түнсэж ядуу зүдүү гэж дээрлэхэд байгаа юм биш би. Энэ үний чинь бас засаж авчих гээд штэ. Тэгээд тэр ишлэгийг нь бүгдээр уншаа тий. 2 дугаар Тесалоник 3:6-аас 15 дээр ингэж хэлсэн байна.
2-р Тесалоник гараад ирсэн байна те. Ах トゥ нараа гэсэн байна. Та нарын биднээс хүлээж авсан уламжлалын дагуу явдгуу залхууран амьдрагч хүн бүрээс тэр ах トゥ нараас хол байхыг эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Тэгээ энд чинь ингээд намайг нараа гэдэг үстэй. Тэгэхээр надад хандж байгаа хэлсэн байгаа байхгүй. Ийм хүмүүсээс хол бай чи гэд. Библиэлд миний нэр байгаа шүү. Ах トゥ нараа гэл. Заримдаа ингээд машин замаар явж байхад чинь жолооч нараа хурдан хас гэсэн байгаа юм чи. Тэгээ шууд хурдан хасж байгаа юм чи. Яг намайг хэлж байгаа юм шиг тий. За. Тэгээ энд хэлсэн байна тий. Эзний тэр бидрээс элч нар хэлж байна. Чуулганы итгэгч нарт. Эзний апостолууд элч нар хэлж байгаа. Та нарын бидрээс хүлээж авсан уламжлалын дагуу явдгуу залхууран амьдрагч ах トゥ бүрээс хол байхыг бидний эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй гэсэн байна. Мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэндэн ч дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй зүдэл зүтгэл дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд ирэх мэдлгүүдээ бусаа. Харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм аа. Бид та нартай хамт байхдаа хүртэл хэн ажил хийхийг үл хүснэ. Тэр бүү идэг гэж тушаадаг байсан гэж. Тэр боддоо ингээд апостолуудын дунд байж хахад ажил хийх дурггүй, ажил хийдгүү хүн ингээд хамтдаа ингээд хоол итгэжээвэл битий ид гар гэдэг байсан байх шин. Тэгэхээр чи хүн гомдмоор байгаа шүү. Тэгвэл энэ хүнийг ажил хийлгэмээр шин. Ягдвал эзэн залхуу хүмүүсийг таашаадаг баг. За. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч ажил огт хийхгүй. Харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж өөрийнхөө талхыг идэхийг эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна. Харин ах トゥ нараа та нар сайныг үлдэхэд бүү цуц. Хэрв хэн нэгэн нь энэ загтлын үгийг мань дагахгүй бол түүнийг онцлон анхаар ичээхийн тулд түүнтэй бүү нийл гэж байгаа биз. Түүнийг тэгтээ дайсан мэт бити үзээрэй. Харин ах トゥ гийн хувьд бол түүнд ингэж сануулж нэгнийгээ засаж аваал гэсэн баг. За. Тийм учраас энд ажилгүй хүн байгаа бол ажил хийх хүсдэггүй хүн байгаа бол та нар минь үнэхээр одоо гимшээд бизнес ажиллахгүйгээр. Тэгээ нэг зураг явуулсан байгаа. Нэг зургийг үзүүлье. За энэ хараа. Оо сайхан. Уг нь энэ зурагт үзчихсэн юм шиг байгаа. Одоо зурагт нь түүнийг үзэж байна гэж байгаа шүү дээ. За ийм хүн байгаа юм биш үү? Дэрэгт хүнээс асуудаа. Ийм хүнийг ер нь сонсч ирсэн юм байна шүү гэж. Библиэлд нэг ийм үг байдаг. Юу гэхээр сургаал төгс 26 дугаар бүлгийн 13 16 дээр нэг юм ишлэл байна. Харъя да. Энэ дээр залхуу хүн зам дээр арслан байна, задгаа талбайд арслан байна гэх гинэ. Яг тэгэхээр бөө шалтгаан хэлж штэ тий. Тим ч юм байна, бүр арслангаар жишээ авсан байна. Тэр нөгөө залхуу хүний ажил хийхгүй байгаа шалтгаан нь нэг арслантай зөрүүлсэн байна. Тэгээ янз бүрийн шалтгаан тавиа ажил хийдэг. За дараагийнх нь ишлэл юу гэж байна? За энэ хараа. Хаалга нугсаараа эргэх адил залхуу хүн орон дээр хөрвөнө гинэ. Одоо энэ хаалгануудыг харж байгаа шүү дээ тий. Нугснасаа эзэс салдгүй, нугсан дээр эргэдэг штэ. Залхуу хүн орон дээр ингээ эргээд идэх гинэ эрдэсэн. Яг хаалга нугсан дээрээ л эргэдэг шиг. Саяны зургийг гаргадаа. Тий. Тийм учраас энэ зургийг би хийж өгсөн. Залхуу хүн орон дээрээ л эргээд идэх эрдэсэн. Яг л хаалга нугсан дээрээ байгаа юм шиг энэ дээр ингээ орноосоо салдаг. Буудан гас. Эргэлдээд идэг. Тэгээд нэг залхуугийн нэг ийм онгой байд юм байна. Залхуу хүн ингэж ийн гинэ. За өста нэрэ орон дээр баахан хажуугаараа харж хөвтлээ. Одоо нөгөө тийшээ харж хөвтд юм уу гэж идэг гинэ. Бодож олсон санаа л энэ. Тэгээд орон дээр эргээд идэг. Тэ бүгдээрээ хөдөлмөрлөцгөөе. Тэгээ бурхан гарын үлсийг чи ивэх болтугай. Тэгээд хөдөлмөрлөж олсон үнэхээр золиостой итгэлийнхаа өргөлийг эзний өргөнд авчираад эзэнд бүтээгч эзэндээ өргөөрөө. Тэгээ эзэн таны гарын үлсийг өрөөж, танаас цөлмөгчийг зайлуулж, ядуурлыг устгаж, таны ажил үйлсэд эзэн ерөөлийг хайрлах болно. Тэг хамтдаа босцгоё. Тийм ээ, өөрсдийн
үр жимсийг, өөрсдийн бүтээгдэхүүнийхаа дээжийг, өөрсдийн хөлсөө туслуулан олсон энэ гайхалтай цэвэр мөнгө байна. Энэ бол цэвэр мөнгө. Энэ бүхнийг өргөлийг нь 11-ийг нь зөв талархалтайгаар тэр бүтээгч эзэндээ хүндэтгэлтэйгээр хүүгээ өрөөгөр, охиноо өрөөгөр. Миний эрүүл мэнд, миний ажил бизнес, миний хувь тавиланг бодзор муухагаас, гайхамшигаас, аваар ослоос, ядуурлаас, бүтлгүүтэл дампуур нүхнээс хамгаалаарай гэд эзэнд өргөлөөрөө гэрээ байгуулан залбираад эзэнд өргөөрэй. Эзэн таны гарцаагүй өрөөх болно. Хамтдаа эзэнд өргөлцгөөе. Тэгээ бид нар бас базар худалдаа зохион байгуулж байгаа. Тэгээ базар худалдаан дээр хүний хэрглэж болох. Тэгтээ та одоо хэргэлдэггүй хэрглэхээ болцсон. Тэгтээ хүн хэрглэж болох зүйл юу вэ? Та сүм дээрээ аваад ирээрэй. Тэгээ энэ базар худалдаан дээр бид нар хэрэгтэй хүнд бид нар тодорхой одоо үнэлээд зарахтаа чуулганыхаа дараагийн нэг өрөө байр бидэнд хэрэгтэй байгаа. Тэгээд энэ байрны төлбөрт бид нэр сар болгон одоо Саманг плазад бас мөнгө төлөх хэрэгтэй болсон. За тэгээд эзний ажилд эзэндээ л өргөж байгаа бид нар. Тэгээд эзэн таны өргөлийг өрөөх болтугай. Тэгээд Америкт явж байхад би нэг үгийг сонсож юутай үнэ үгүй гэж ойлгосон нь нэг хүний хог нөгөө хүний эрдэнэ болдог гэдэг үг. Танд болохоор одоо нэг тийм үн цэнтэй байхаа болцсон. Тэгээ гэрчин байж байдаг. Харин тэрийг та гүйлгээнд оруулаад чуулгандаа аваад ирэхэд хэн нэгэн хэрэгтэй хүн нь олж аваад тэр хүнд эрдэнэ байдаг. Тэ бүгдээрээ эзэнд өргөлүүдээсээ гадна бас өөртөө байгаа хүмүүст хэрэг болох, чуулганд хэрэг болох тэр зүйлс юу вэ? Бүгдээрээ өнөөдрөөс маргаашнаас сүмийн би нэг давхар кофе шоп тавьчираад та нар минь аваад ирээрэй. Тэгээ одоо кофе шоп бас ажиллаж байгаа. Та нар ингээд цуглаан тараад найзуудтайгаа дагуулгаад ирсэн хүмүүстэйгээ бас манай чуулганых нь нөхөрлөнө гэвэл кофе шоп ажиллаж байгаа шүү. Смузи гарч байгаа, латте, тэгэл мока, американо гарч байгаа, гоё кейк байгаа. Тэгээ сайхан нөхөрлөөрөө тэгээ бүгдээрээ эзэн талархалтайгаар эзэн өргөлийг өргөцгөөе.